За сайн байцгаана уу манайхан. За тэгээ та бүхэндээ би яаж скальп хийдэг вэ гэдэг нэг товчхон танилцуулъя гэж шийдээд тэгээ энэ удаагийн бичлэгийг хийж байна. За би эхний ээлжинд та хэдтэй энэ скальп хийдэг дансны хуулгаа танилцуулъя. За би скальп хийхдээ зөвхөн алтны хөдөлгөөнд скальп хийдэг. За одоо энд бол алтны ханшийг би бол тавьсан байна те. Ингээ алтны ханш. За одоо жишээ нь энэ одоо үндсэн хэмжээнүүдийг татаж би бол захиалгыг өгдөг. За энийг шилжүүлэгчийн хөдөлгөөн, энийг үндсэн хэмжээ гэдэг. За ийм одоо нөхцөлийн дагуу зах зээлийн хөдөлгөөнийг ажиглаж одоо захиалгыг өгдөг. За эхний энэ хөдөлж байгаа энэ хөдөлгөөнийг үндсэн хөдөлгөөн гэж хэлнэ. Доошо pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн, pullback, үндсэн хэмжээ. За энийг татахдаа хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэвэл цаг хугацаа байдаг. За би нэгсэндөө хэмжээ гэдэг зүйлийг татдаг. За хэмжээ гэдэг. За энэ хэмжээндээ болонгууд энэ ойлгомжтой хөдөлгөөн, ойлгомжтой оны хөдөлгөөн, талент тусгалын хөдөлгөөн гэдээ хуваагддаг. За нөгөө талд нь цаг хугацаа гэж маш чухал зүйл байдаг. За би бол одоо сүүлийн үед заавал хэмжээ татахгүй цаг хугацааны тусламжтайч захиалга өгдөг болсон. Тэгэнгүүт энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл хэмжээнээс илүү миний энэ сүүлд ажиллаж олсон энэ цаг хугацаа гэдэг энэ зүйл нь илүү хүчтэй, илүү чухал зүйл байдаг бахнэ. За цаг хугацааг би болонгуудаа лааны цаг хугацаа. За тэгээд нөгөөх нь болонгууд ойлгомжтой хөдөлгөөнтэй уялдаж байгаа те. За уялдаж байгаа цаг хугацаа гэдэг нэг ийм одоо бүтцийн дагуу би бол одоо авч үздэг. За хамгийн чухал цаг хугацаа нь бол одоо лааны цаг хугацаа. Гэтэ энэ хоёулаа маш чухал те. За хэмжээний хувьд гэхэнгүүт ойлгомжтой хөдөлгөөн, ойлгомжтой оны талент тусгалын хөдөлгөөнүүдийг ашигладаг. За энэ бол миний одоо хийдэг өвтөө шинжилгээ байх нэ. За би энийг хийхдээ босоо тэмдэглэлийн дагуу байгаа үнийг хэмжээний тусламжтай хаанаас хаана очих уу гэдэг төвшинг бол олдог. Энэ нэг аагаас одоо би төвшөнд тухайн үн очлоо гэж бодоход энэ А төвшингөөс B төвшингөө очно гэж бодоход энийг би хэдийн хугацаанд очих вэ гэдгийг одоо цаг хугацааны тусламжтай олж мэддэгэ гэсэн үг. За ингээд би скальпыг хийхдээ дандаа энэ бол дандаа одоо цаг хугацааны тусламж болон хэмжээний тусламжтай хийсэн одоо скальп захиалгууд байж байна. За би хувьдаа маш их алдна, буцаад үүнээс илүү олно. За тэгээ эцсийн дүндээ нэмэх байдаг гэсэн үг. За одоо жишээ нь энэ тавьсан хуулгыг хэдүүлээ ингээд тавиад үзвэл. За би эхлээд ингээд алдаад нэлийн энд бол алдсан байна шүү дээ. За тэгээд энэ хэсэгт олоод буцаж энэ хэсэгт алдаад, энэ хэсэгт олоод, энэ хэсэгт алдаад ингээд зөндөө захиалгууд өгөөд эцсийн дүндээ 1500 USD-ийн ашигтай хаагдчихэ. За миний хувьд болонгуудаа нэг ийм дансны менежментийг би бол ашигладаг. За энэ нь юу юм бэ гэвэл за дансны менежмент. За нэг нь MM буюу мөнгөний менежменттэй данс байдаг. За энэ бол мэдээж илүү том данс байж байдаг. Нөгөө данс нь болонгуудаа all-in хийдэг данс байдаг. За би болонгуудаа мөнгөний менежменттэй хийсэн энэ данснасаа одоо жишээ нь за эндээс би нэг илүү свинг талтай ажилладаг байхгүй. За ингээд нэг 5000 USD ашиг ижлээ. Тэнгүүдээ 5000-аас би 1000 USD одоо энэ бол 5000 USD бол миний ашиг шүү дээ. Эндээсээ би 1000-ыг аваад all-in-ийнхаа дансыг цэнгэлждэг. Тэгээд энэ all-in-ийнхаа энэ дансанд юу хийх юм бэ гэвэл энэ 1000-ын дансыг нэг бол яг хасах 1000 USD болгон шатаан. За эсвэл нэмэх 1000-аас дээшээ эндээс магадгүй дээш хийдэж болж магадгүй гэх. За ингэж бол хийдгээ гэсэн. За одоо энэ нэг данс энэ сүүл нь нэг 100-та одоо төгссөн энэ данс бол миний all-in хийдэг дансаа гэсэн. За тэгээд одоо хэдүүлээ энийг дансны уулгыг ингээ шүүгээд үзвэл. За нэг сүүлийн 30 хоногийн дансны одоо энэ 30 хоногийн дансны уулгыг хэдүүлээ шүүгээд үзэл та тийм. За яг энэ хэсэгт хийжсэн та. За одоо жишээ нь энд ингээд үзэнгүүт за нэг 7 сая ашиг хийсэн байна те. За энэний дунд бол би нэлээд ингээ алдчихж байгаа. Буцаад олж байгаа. Хамгийн гол зүйл нь эцсийн дүндээ
нэмэх байх ёстой гэдэг зүйлийг л хэлээд байгаа байхгүй. За одоо энд дахиад хэдүүлээ хуулгын тавья. За ингээд зөндөө алдсан шүү дээ, тэ. Тэгээд эцсийн дүндээ энэ дансны хувьд бас нэг нэмэхтэй. За дахиад хэдүүлээ хугацааг нь солио. За энд нэг 500-ыг нэмэхтэй. Ингээл хийг яваад идэх хэвгүй. За энэ нэг хагас утсан сайн давхцсан юм шиг байна, тэ. За энд бол 1700 ашигтай. За энд бол нэг энэ бас нэг ашигтай. За одоо энэ хуулгыг хэдүүлээ ингээд хөөгөөд үзүүлвэ штэ. Энэ хэсэгт бол би нэлээд алдсан байгаа штэ, тэ. Ингээд баахан алдаад. За тэгээд энэ хэсэгт орлоод одоо эндээс нэг л зүйлийг хэлэхэд ашиг нь алдагдлаасаа хамаагүй их. Энэ л ихгүй юу. Тэгээд би бол нэлээд алддаг. Тэгээд эцсийн дүндээ нэмэх байдгаа гэсэн үг. Тэгээд энийг л дадал болгоцсон л доо. За ингээд үзье. За энэ бол 1800 ашигтай байна. За эндээс 5. За энэ нэг бодвол хагас бүтэн сайн байсан болов? 5-аас. За энд бас 1500 ашигтай. За энд нэг юм ашигтай. Одоо энэ хуулгыг ингээл үзүүлбэ зөндөө алдчихж байгаа байхгүй. Алдаал буцааж одоо энд олоо те. Хамгийн чухал зүйл нь энэ олж байгаа энэ ашигуд нь алдагдлаас хамаагүй их л байдаг гэсэн үг. За тэгээ эцсийн дүндээ энэ данс ингээ явахад нэг өдрийн хугацаанд ийм ашигтай. За 7-оос 8-ны ашигыг тавья. За ингээл эхлээл алдаал олоо те. Тэгэл одоо энэ хоолой ингээл нэг өдрийн хугацаанд хуулах штэ би ингээд их скалп хийж байгаа. Энэ дансанд бол за тэгээд эцсийн дүндээ нэг ийм ашигтай. За 8-наас 9. За энд бол нийлэн алдсан ба шүү дээ ингээл те. Тэгэл эцсийн дүндээ нэмэхтэй. Эцсийн дүндээ нэмэхтэй байх л одоо хамгийн чухал наа. За энд бас яасан байна. Ингэж хийгээл энд алдаал энд бол алдсан ба шүү дээ. Нийлэн те. Энд бол нийлэн олоод энд бол нийлэн алдсан байна. Хөө гэл буцааж энэ лүү нийлэн олоо те. Хамгийн чухал зүйл нь энэ хийж байгаа ашиг энэ хийж байгаа алдагдлаас хамаагүй их. Тэгээд эцсийн дүндээ ийм нэмэхтэй. За энд бас л ялгаагүй ингэж алдаал олоо тэ эцсийн дүндээ нэг ийм нэмэхтэй. За энд бол нэлээд алдсан ба шүү дээ. Өө ингээл эхлээл те. Тэгэл энд олоод эцсийн дүндээ ийм нэмэхтэй. Хамгийн гол зүйл нь энийг ингээд нөгөө нэг зөв системийг суулгаад энийг дадал болгочвол ийм хэмжээний зүйлүүдийг ингээл хийж боломжтой байхгүй. За одоо чинь 8000 зүг ашигтай те. Энэ бол нэг Монгол мөнгөнд хэд 30 сая те. Ингээл энд бол би одоо та хэд ингээл тавьбал те. Ингээл алдсан байгаа шүү дээ. Зөндөө алдаал буцааж энэ хэсэгт ингэж олоод тэгэл ингэж алдаж оноол те. Зөндөө явж байгаа. Тэгэл эцсийн дүндээ нэг 8000 зүг ашигтай. 8000 ашигтай те. За. Энэ яч. За ингээд. За энэ болгоё тавь. За энд бас л ялгаагүй ингээл олоод алдаал энэ гол нь энэ ашиг нь хийж байгаа ашиг нь алдагдлаас хамаагүй их. Тэгээд эцсийн дүндээ нэг 5000 ашигтай те.
Ингээл яваад идэх хөөх. Би энийг нөгөө одоо эн чинь ингээд дадал утсан болонгууд энэ дадлыг л байнгын одоо хүн өглөө босоод нөгөө шүдэ угаахт нэг тийм төвөгшөхгүй болсон байдаг штэ шууд босоод өглөө босоод те шүдэ угаачдаг. А яг хүнтэй ижилхэн энэ нэг одоо зөв яг энэ өвтөө шинжилгээ те энэ бол цаг хэмжээт уйлдвал гайхамшигтай яг үнийг хэлэхэд тийм. Тэгээд энэ нэг зүйлийг ойлгож чадвал маш гоё боломж байдаг. А тэгээд энэ нэг уйлд огтлолцол энэ нэг зүйлийг цаг хэмжээ ойлгомжтой хөдөлгөөний үндсэн бүтцүүд те энэ зүйлтэй ингэж уяад энэ зүйлийг илүү сайн одоо ойлгож чадвал та хэд зөв системийг суулгах чинь гэсэн үг. А энэ зөв системийг суулгацсан үед энийг олон удаагийн давтамжтай давтаад энэ нь зөв дадал болно гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь тамхи татдаг хүн байлгаа бодоход шууд энэ тамхи хаятлаа бас нэг цаг хугацаа авдаг те энэ бол зөв дадал биш. А гэтэл яг үнтэй ижилхэн валютын зах зээл та хэд яг юм дансаа шатаадаг, байнгын алдагдал хүлээдэг энэ зүйлээ дадал болгочвол алдаа л яваад ин гэсэн үг. Хамгийн чухал зүйл нь энэ нэг ашигтай ажиллаад байгаа энэ зүйлээ дадал болгож чадвал ингээл тогтмол ашиг хийгээл яваад байдаг хөхгүй. Тэгээд чимээг ингээл яваад байх хэрэгтэй. Гээл одоо зааж шаны те ингээл эцсийн дүндээ ашигтай те ингээл тавь нэг юм ашигтай. За энэ дансны уулга бол одоо ингээл хідүүлээ ажиглавал ингээл алдаал энэ дисэг олоол те ингээл зөндөө явж байгаа. Тэгэл эцсийн дүндээ нэг юм ашигтай. 30 саятай үндсэндээ. За ингээд энэ болгоо тавь. За энд бас ялгаагүй ингээл алдаж оноод эцсийн дүндээ нэмэх. Эцсийн дүндээ л нэмэх байх хэрэгтэй хүмүүс. За тэгэл одоо энэ бол яг сүтэн сайн байсан болов. Ингээд. За одоо жишээ нь энэ бол ингэж явал дахиад эцсийн дүндээ нэмэх. За одоо энэ байж энэ. За ингээл зөндөө захиалга өгч байгаа. Алдаж онол эцсийн дүндээ нэмэх. За тэгээ миний хувьд бол яг энэ дансны менежментийн дагуу явдаг. Тэгээ мөнгөний менежментийн данс бол нэлээд том данс байж байдаг. Оолын данс бол бага данс байдаг. Тэгээ энэ ч нэг одоо тогтмол ашигтай нэг 1000-аас дээш ашиг байнга хийгээд явдгаа гэсэн үг. За энэ системийг би бол ашиглаж явдаг. Тэгээд энийгээ би одоо жишээ нь ингээл энийг шилжүүлэгчийн хөдөлгөөн энийг үндсэн хэмжээгээл те. Тэгэл эндээс нь доошоо сэлдэн. Дахиад энийг шилжүүлэгчийн хөдөлгөөн дахиад энийг үндсэн хэмжээгээл эндээс доошоо сэлдэн. Ингээл яваад идэх байхгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь энийг цагтаа уйна. Цагтаа уйхгүй болвол ойлгомжтой хөдөлгөөн яадаг юм бэ гэвэл ингээ явчихдаг гэсэн үг. Бас явдаггүй үе ингэж явдаг үе зөндөө байдаг. Энэ шилжүүлэгчийн лог гэж үзэж байгаа энийг эвдээ явчихдаг үе зөндөө байдаг. Тэгмүүд энийг яг хуу цагтаа уйжээж баталгаа авдаг. Баталгаа авчиж захиалгыг өгдөг гэсэн. Тэгэл одоо жишээ нь энийг энэ чэнэс хэлтэл ингээ аваал та. Ингээл үндсэн одоо хийх ёстой зүйлээ хийгээл ингээ яваад тангууд энэ зүйл нь одоо ингээ дадал болцсон. Тэгэнгүүт нэг тийм хэцүү зүйл биш болоод байнгын энийг хийгээд байгаа зүйлээ давтаал яваад идэх хөхгүй. За тийм байна.